Тодломж. Чанайд эз. Хотолон цагаан бол угаас цуутай, алдартай ааштай хүүхэн. Тэр Монгол эм хүмүүний нэр хүнд эргэж сэргэн мандахад тусалсан. Хаймашийн үед, дөрөвний үед Монгол эмэгтэй нэр хүнд нэлээд унсан. Эр хүмүүн хүртэл гэргийгээсээ айх, жихүүцэн үлийг ариунтай үлдсэн тэд эмэгтэйчүүдээс болоод Монгол эмсийн нэрс унаад байсан үе. Энэ бүх нэрийг сэргээсэн үлийг хотолон хийж байна. Хонгоройд аймгийн охид сургах ёс, хатанд бэлдэх ёсыг, сургалтыг дахин сэргээсэн. Нийгмийн гажуудлаас болоод Монгол залуу охидын ихэнх нь яхан тудалдагдаж, эм байх мөн чанарыг заадаг хатадгүй болж, тэдний сургалтыг үгүй болгосноос болж, нэгэн үеийн охид бүсгийчүүдийн хүмүүнжил зан төрх өөрчлөгдөж, бусгай өвлүүд ихссэн. Гэвч өнөө цагийг бодвол олон жилээр залгартаагүй учраас дахин сэргээхэд амар байсан. Хотолончин юан гүрэн байхад арт талдаа Монголдоо эзэн болж байсан шүү дээ. Тийм учраас Яан руу явсан хүмүүсийг Чимбай төлөөлж байсан тул арт нь үлдсэн монголчуудад яг юу болсныг та нар түүхэн холбоо газар ачих ёстой.